Өнөөдөр намууд нэр дэвшигчтэй танилцуулж байна. Хамгийн их анхаарал татаж байсан сэдв бол манан бүлэглэл, ардчилсан нам, Монгол Ардын нам, офшорчдоо яах вэ гэсэн асуудал байлаа. Харин хариулт нь тун энгийнээр гарч ирлээ. Ардчилсан намын дарга ноён Зандаа хүүгийн их бол хэлсэн үгнээсээ буцаж Хятадын харьяат байж мэдих мистер Ляшу гэгчигээ Сэлэнг аймагт нэр дэвших эрхийг нь олгожээ. Тэрээр Баяр цогтын офшор данс нь илрээд 3-4 жил болж байна. Тэгээд ч дансаа хаасан учраас данстай тооцогдохгүй гэд үлдээчлээ гэжээ. Энэ үгийг нь монголчууд бол хулгайлсан мөнгөө хэрэглээд дуусан учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзлээ. Өөр юу ч хэлэх вдэ. Ардчилсан нам хулгайч нартайгаа хулгаан гэмт хэрэгтэйгээ мөр зэрэгцэн ахин уйларч хулгайгаа үргэлжлүүлэхээр орж ирж байна. Итгэж болох уу бид нар? Чиний мөнгийг би хулгайлчлаа гэж бодъё. Мөнгөө нэхэд цагдаад өгсөн чинь цагдаа нар нь наад хүн чинь чиний мөнгийг өрөө дуусгацсан гэж байна. Одоо бидэнд байхгүй юмыг чи юуг нөхөс сэржигнэж байгаа юм? Хэрэг хаагдсан, гуравтан байхгүй. Чиний хох гэж хэлсэнтэй адил юм. Одоо эдэн цааш үргэлжлүүлэн хулгайлах боломжийг нь олохгүй тэгээд улаан цагаандаа гарсан гэмт хэрэг гэдэг чинь энэ мөн.